Мэдээллийн хөтөлбөр тодруулах мэдээлэлээр үргэлжилж байна. За өнөөдрийн тодруулахт маань Орхон аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийн захирал Наран Эрдэнэ дарга урагдж ирсэн байна. Өнөөдөр мэндийг хүргэе. За их баярлалаа. Наран Эрдэнэ дарга маань бас судсан доторх мис заслын эмчээр бас давхар боёдтаас ажиллаа хийсээр байгаа тийм ээ. За тэгэхээр өнөөдөр хоёулын ярилцах сэдэв бол Орхон аймаг бүсийн онцлогын эмчилгээний төв маань өөрөө цахим шилжилтэнд бэлэн байна уу? Цахимаар одоо ямар үйлчлэгийг авч болж байна? Энэ сэдвийн хүрээнд ярилцсан. Тэгэхээр энэ ажил эхэлсэн байгаа. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө цахим эмнэлэг гэдэг одоо ерөн зөв төрийн байгууллага тэр дундаа эмнэлгийн байгууллага бол цахим шилж орох нь өөрөө цаг хугацааны асуудал байгаа. Одоо маш богино хугацаанд одоо хэдий чинээ хурдан шилжиж чадна, хэдий чинээ одоо иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ болол одоо сайжирна гэсэн үндэсний юм чиглэлтэй байна. Ерөн зөв эрүүл мэндийн байгууллага бүсийн онцлогын эмчилгээний төвөөр өдөрт за жирийн үед одоо жишээлх юм бол нэг 500-аас 700 хүн бол ирж очиж ингэж явдаг. Түүний 50% нь бол шаардлагагүй одоо холхилт байдаг гэсэн үг байхгүй. Нэг талаараа. Нөгөө талаараа юу гэхээр төр өөрөө үзүүлэхийн тулд заавал биечил цаг авдаг. Тэгээд цагаа авахын тулд өнөөдөр жишээлх юм бол нэг иргэн ирдэг, маргааш дахиад тэрийгэ дагуулж ирдэг. Тэгээд өдөөс хойш шинжилгээний хариугаа авдаг гэд нэг иргэн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхийн тулд өөрөө 3-аас 4 удаагийн одоо ирэлт иржээж ингэж авдаг байсан. Энийг л одоо багасгаж нэг ирэлтээр одоо яаж эрүүл мэндийн үйлчлэгийг авах уу гэдэг бол хамгийн том чухал байгаа. За өнөө үрээнд бол нийтдээ 3 төрлийн одоо үйл ажиллагаа бол явуулж байна. За нэгдүгээр нь бол цахим эрүүл мэнд төсөл гэдэг ийм төсөл 2019 оноос эхэлсэн байгаа. Хондоо эрүүл мэндийн байгууллага бол за цахим эрүүл мэнд төсөл гэдэг юмыг бол 4 чиглэлээр бол харж байгаа. За нэгдүгээрт нь эмнэлэг дотроо яаралтай тусламжийг одоо бусдад яаж мэдээлэх үү гэдэг байна. Эмнэлгийн хаа нэгтээ хүн одоо үхэтхийн унах, амнаас эрсдэх, яаралтай тусламж шаардлагатай болоход бусад яаралтай тусламж юм ойролцоох эрүүл мэндийн одоо эмч ажилтнуудаа яаж одоо мэдээллийг түгээх үү гэдэг юм байгаа. Энийг олон улс төр одоо код блю гэж ингэж ярьдаг. Энийг бол одоо бас нэвтрүүлээд буюу зарлан мэдээллийг нэвтрүүлж байгаа. За хоёрдугаарт нь цаг авалттай холбоотой асуудал байна. За цаг товлолын үйлчилгээ бол заавал одоо бичилж ирэх юм уцаар ирдэг байсан. За уцаар авах тоолондоо одоо жишээлх юм бол нэг иргэн бол 7-аас 10 удаа уцаар залгаж ээж бас одоо холбогддог гэсэн ийм сөрөг мэдээлэл байсан. За энийг бол уцаар болоод дээрээс нь цахим буюу киоск машин, дээрээс нь одоо цахимаар гэсэн ийм 3 төрлөөр бид нар бол шийдэж ингэж явж байгаа. За нэгдүгээрт нь вебсайтны асуудал бол байгаа. Цахим холбоос гэсэн үг тийм ээ. За орхон бот, мохцэг, гөвцэг эмэн гэдэг энэ домайн эрхийг бол бид бүхэн авсан. За үүний одоо энэ сайт руу нэвтэрч ороод бүртгүүлснээрээ иргэн бол цаг авах, цагийг цуцлах, цагийг сануулгах үйлчилгээг бол авж байгаа. Дээрээс нь шинжилгээг вебсайтнаас үүдэлтэйгээр бол бид нар бол олгодог ийм эрхийг нь бий болгож байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл одоо заавал биечилж 2 цагаас хойш одоо шинжилгээний хариу гарлаа тийм ээ. Ингээд одоо буцаж хүлж шинжилгээний хариугаа аваач гэдэг энэ юмыг л халж байгаа гэсэн санаа. Цахимаар одоо компьютерийн араасаа ажил дээрээ гэртээ бол тэр одоо хариугаа аваад ингээд дараагийнхаа эрүүл мэндийн тусламжийг авах нөхцөл боломжийг бол бүрдүүлж байгаа. За хоёрдугаарт нь киоск машин гэж байгаа. Киоск машин гэдэг бол e-clinic гэдэг компанитай бид нар хамтарч хийж байгаа ийм машин байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид бүгдээ сайн мэддгээр төс машин байдаг шүү дээ. Төс машинтай яг адилхан системтэй гэсэн үг. За цаг авах үйлчилгээг бол тэр машинаар бол дамжуулж авч байгаа. Дээрээс нь шинжилгээг одоо 500 төгрөгийг тэр машинда төлөөд ингээд шинжилгээний хариуг тэндээсээ хэвлээд авах нөхцөл боломжууд бол бүрдэж байгаа. За одоогийн байдлаар бол нэг киоск машин бол бүсийн онцлогын эмчилгээний төв дээр байгаа. Цаашлаад олон нийтийн газруудаар бид нар бас тавих ийм одоо бодолтой байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо олон нийтийн байгууллага гэдэг нь одоо холбоон дээр байдаг юм уу, нэг цэгийн үйлчилгээ байдаг юм уу, урт цагаан дээр байдаг юм уу, яг л одоо банкны ATM машинтай адилхан бид нар тавиад эхлэх юм бол хүн хүссэн цагта хамгийн ойр одоо машинаасаа шинжилгээ болон өвчлөлийнхаа архивыг аваад авах
боломжтой болно гэсэн үг байхгүй. Яг зөв. Одоо нөгөө ийм Монголиа төв одоо төрийн үйлчлэгээний цахим төв нэгдсэн байгаа ш. Тэнд ч бас байж болох юм байна тийм ээ. Гэх мэтчлэнгээр. Аха. За тэгвэл одоо юу гэдгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маань цахимжаад явж байгаагийн хажуугаар одоо бас нөгөө тасаа хэллээ нөгөө бөөгнөрл үүсгэхгүй олон дахин ирж очихгүй байх л өндөр ач холбогдолтой болоод туурлаа шүү дээ тийм цахим үйлчилгээ маань. За тэгэхээр юу гэдгийг өмнө нь одоо өрхийн эрүүл мэндийн төвдөө одоо хариаллынхаа дагуу эмчтэй үзүүлээд тэр тухайн эмч нь цагийн олгоод шинжилгээнийх нь бичгийг өгөөд явдаг байсан бол одоо өвчтөн маань өөрөө одоо иргэн маань өөрөө үзүүлэхийг хүсэж ивэл цагаа одоо уцтаж юм уу эсвэл одоо захимаар орж захиалаад шууд амбулатороор ороод үзүүлээд явна гэсэн үг. Яг зөв. Тий. Ерөөсөө л тэр байдал буюу иргэнд эрүүл мэндийн тусламж үйл ажиллагааг авахд ямар ч одоо саад бэрхшээл авахгүй түргэн шуурхаа дээрээс нь одоо дамжлага байхгүйгээр л бид нар зохион байгуулах гэж хичээж байгаа. За өнгөрсөн хугацаанд дээр яг наад энэ асуудал бол нэлээ одоо шүүмжлэлтэй байсан. За үүний дагуугаар бид нар одоо өрхий ялангуяа эрүүл мэндийн систем бол 3 дугаар тогтоол буюу эмнэлгийн санхүүгийн хувьд бол бие даасан байдлаа орж эхэлсэнтэй холбоотой. Өөрөөр хэлэх юм бол хэдий чинээ өвчтөн их үзэн төдий чинээ одоо эмнэлгийн байгууллага буцаагаад эрүүл мэндийн даатгалаас санхүүжилтаа татчих гэсэн үг. Тийм учраас аль аль талдаа бидний одоо үйл ажиллагаа бол чигэд хүртээмжтэй байх л ийм л юмыг одоо төр зэсэг өөрөө нэгж байгаа иргэд ч гэсэн өөрөө энийг шаардж байгаа. Нэг жишээ авч хоёлаа яриа. За өнөөдөр би одоо юу гэдэг ковидоор өвчлөөд идэгсний маргааш нь одоо нэлээ хугацаа өнгөрсний дараа уушгины эмчэд амбулатороор цаг аваад үзүүллээ гэж бодоход за тухайн одоо уушгины эмч маань уушгата рентгенд одоо харуулах шаардлагатай байна. Зураг авахуулаад ирээ гэд. За энэ үйлчлэгээ маань өөрөө захимжиж чадсан уу? Одоо эмчнэр хооронд юм тий дотоод тань ажлыг яриад байл та нөгөө дотроо нөгөө эмчнэр маань цаг олгохдоо одоо шууд нөгөө зураг авдаг эмч рүүгээ одоо намайг юу гэдэг цахимаар ингээд цагийн маань олгоод шууд явуулах ийм боломж болцоонд бүрдсэн үү? Тэ эрүүл мэндийн систем бол e-health гэдэг програм нэвтэрж эхэлсэн. E-health програмын утга учир нь ерөөсөө л энэ дээр байгаа. Хин гэдэг эмчээс үл хамааруулад тухайн өвчтний мэдээллүүд нь тухайн эрүүл мэндийн салбарын систем дээр одоо архивлагдаад байж байна гэсэн. Тэгэхээр эмч өвчтөн за дээрэс нь эмч хоорондоо тасаг нэгж хоорондоо мэдээллийг бол цахимаар шилжүүлчихнэ гэсэн. Хуучинтай адилхан зураг аваад шинжилгээгээ аваад явдаг сая бол одоо өнгөрж байна л да халагдж байна гэсэн. Хоорондоо мэдээллүүдийг бол цахимаар ингээд шилжүүлээд явж байна гэж байгаа. За зөвхөн ковидын дараах гэж ингэж хэлсэн учраас би энэ дээр бас нэг тодруулга хэлээ тийм. Ковидын дараах хэсэг буюу ковидын дараах одоо өвчлсөн хүмүүсийн нийгэмд бол хэрэгцээ байна эрүүл мэндийн хувьд. За энийг бид бүхэн за 3 янзаар харж байгаа. За нэгдүгээрт нь бид бол амбулаторыг нээж эхэлье гэдэг юмар бид нар 7 сараас ажиллаж эхэлсэн. За энд бол нэг хоногтой 40-60 хүн бол үйлчлүүлж байгаа. За ковидын дараах амбулаторын хэсэг бол цаг авдаггүй шууд иргэдэд одоо үйлчлэх зориулттай ийм одоо нэг давхар байрлсан байдалтайгаар бол байгаа. За энэ үйл ажиллагаа юу гэхээр ерөөсөө эмчэд үзүүлнэ дээрээс нь дүр сонжлохооны тасаглууга одоо цээжний зураг эрентгээ ахуулахаар шууд одоо хараал нэр нь бол орж байгаа. Ингээд оочор дугааргүй үйлчлүүлэх бүрэн боломжийг бол бид нар хангаж байгаа. За энэний цааш шалтгаан нь юу гэхээр нэг л асуудал бидэрт их тулгымцсан асуудал байсан. Тоног төхөөрөмж дээр байна. Ерөөсөө улсын эмнэлэг дээр нэг л эрентгээний аппарат байдаг байсан. Сая 2021 онд аймгийн засаг даргын хөрөнгө оруулалтаар, орон нутгийн хөрөнгө оруулалтаар одоо нэг эрентгээ аппарат шийдвэрлэлээ. За харамсалтай энийг одоо сойрлуулахад барилга байгууламжийн хувьд даацын асуудал яригдаж хүчтэтгэлийн асуудал нэлээд удаашралтай хийгдсэн. Ингээд энийг одоо шийдээд хүчтэтгэлийн асуудал хийж байгаа. Нэг 14 хоногийн дараа гэхэд бол одоо эрентгээ бол дахиж нэмж сойрлогдох нь байна гэж ингэж ойлгож байна. Ингэснээр нэг эрентгeenийхээ аппаратыг зөвхөн энэ ковидын дараа одоо зовиртой, шаналгаатай байгаа энэ иргэдэд зориулсан аппарат тоног төхөөрөмжийг сул гаргаж өгнө гэсэн. Нөгөөх нь бол бусад одоо тусламж үйл ажиллагаанд зориулгадна гэж ингэж ойлгож болно гэсэн. За их таатай. Тэгэхээр юу гэдэг одоо эмчнэр маань одоо өдөрт одоо юу гэдэг амбулатороор нөгөө цагаа нөгөө цахимаар авдаггүй байхад хичнээн хүн үздэг байсан. Өнөөдөр цахимаар одоо ингээд цахимжаад үйл ажиллагаа маань тасаг нэгжтэйгээ одоо дотроо олж чөлөөтэй харилцдаг болсон юм байна гэж ойлголоо. Тэгэхээр энэ ачаал нь хэр буурж ийн ачаалын өгүүлэлтийн хувьд юу ямар байна? Нэг эмчд оногдож байгаа ачаал
За ер нь бол стандарт гэж бий. Нэг өвчтнийг дунджаар хэдэн минут үзэх үү гэдэг стандарт гэж бий. Энэ стандарт бол Монгол улсын стандарт бол амбулаторийн эмч нэг иргэнд 15 минутыг зарцуулах үүрэгтэй. Гэтэл харамсалтай нь өнгөрсөн хугацаанууд дээр иргэдийн уур бухимдалтай холбоотой бид нар бол энэ ачааллыг бол ерөөсөө 3 минутын дотор 5 минутын дотор нэг хүнийг үздэг байлаа шүү дээ. Эннээс шалтгаалуулаад нөгөө нэг чанарын асуудал яригдж байгаа. Нөгөө илэрсэн өвчтнийг нь одоо сайн сонсож чадаагүй. Дээрээс нь одоо шинжилгээг нь сайн одоо нэгдсэн дүгнэлтээр тухайн өвчтөнд зарцуулах цаг нь багассан учраас нөгөө одоо онш төөрөлдөх, онцлох боломжгүй үед ингэж байсан. Бид иргэдэд одоо үйлчлэгийнхаа хэрээр чанарын асуудлыг заавал ярихгүй болохгүй. Ийм ч учраас иргэд одоо эрүүл мэндийн байгууллагад их сэтгэл гонсгор өнгөрсөн хугацаанд бас явдаг байсныг бол нуу харахгүй тийм ээ. За 15 минут гэж бий. Ингээд 8 цагтаа үржүүлэх юм бол ерөнхийдөө бол нэг эмч бол хамгийн дээд оргил үеийг бол 32 хүн л үзэх ёстой. Тэгээ энэ стандартлууд бид нар ойртуулж ингэж л барьж юмар байгаа. Цаашдаа ч гэсэн. 15 минутаас богино хугацаанд үзээд эхлэхээр хоногтой 60 70 хүн амбулаторын одоо яг л ийм биш үү. Өнөөдрийн байдлаар ихэд амбулаторын нэг эмч бол 60 70 хүн үзэж байна. Энэ нь өөрөө нэг эмчт ногдох өвчний тоо бол асар их байна гэсэн үг. Ингээд эхлэхээр л нөгөө чанарын асуудал яригдж байгаа, эмнэлэг үйлчлэгээний доголдол яригдж байгаа. Дахиад одоо нөгөө хайхрамжгүй хандах, өвчтний сэтгэл ханамжийн асуудал гэдэг маш олон юмнууд эхлэх нэг нь байгаа. Тэгээд цаг аваад эхэлж байгаа. Дээрээс нь за шийдлэг бол бид цаг бүртгэлийг бол цахимжуулаад аваад явж байгаа. Дээрээс нь иргэд өөрөө яг цаг авсан юм дээр бол цагтаа ирдэггүйд бол бас нэг утга учир байна. Тэгэхээр бид иргэдэд цагийг нь сануулдаг. Магадгүй хол гэрээс явдаг. Магадгүй нөгөө асаргааны хүн байлаа гэхэд асран хамгаалагч нь ирдэггүй. Аль эсвэл бол одоо өөр төрлийн тусламж үйл ажиллагаа аваад ингээд үнгүүдүүлчихдэг ийм асуудлууд байж байгаа. Ийм учраас бид нар цагийг сануулах үйлчилгээ, дээрээс нь цагийг цуслах үйлчилгээг бол зайлшгүй авч явахгүй бол бас болохгүй байна л гэдэг. Энэ үйлчлэгээ эхэлсэн үү? Энэ үйлчлэгийг одоо эхлүүлээл ингэж явж байгаа. Тэгээ ерөн зүгээр 12 сардаа гэхэд энийг цагийг бид нар авч болсон. Одоо бид нар сануулах үйлчилгээг нь дээрээс нь цуслах үйлчилгээг нь бол зэрэгцүүлж хийнэ л гэсэн ийм үндсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Түрүүн таялсан нөгөө нэг Орхон аймгийн Орхон цэг, Бойд цэг, Мох цэг, Гов цэг хэмээн гэдэг энэ вебсайт маань өөрөө эмнэлгийн одоо тухайн өвчтний одоо нэг гар картнаас л одоо картгүй болгож байгаа нэг хэлбэр гэж ойлгоод байна. Энэ талаар та яриач үйлчлэл маань өөрөө төлбөртэй байгаа юу? Иргэн болгон ашиглах боломжтой байна өнөөдрийн байдлаар. Тий. Энэ манай вебсайт руу хандаад орох юм бол 3 төрлийн цонх байгаа. Тэгээд одоо цахим бүртгэл гэдэг хэсэглүү нь орох юм бол бүртгүүлэх гэдэг юм байна. За бүртгүүлэхдээ бол 10,000 төгрөгийн одоо төлбөр жилийн хугацаанд төлж байгаа. За үүнийхээ дагуугаар бүх үйлчлэгийг бол захимаар авч байгаа гэсэн. Өөрөөр хэлэх юм бол бүсийн онцлогын эмчилгээний төв дээр үзүүлэх, цаг авах, эмчээ сонгох, тэгээд дээрээс нь одоо шинжилгээ өгөх, шинжилгээнийхээ хариуг харах гэдэг энэ үйлчлэгүүд бол орж байгаа гэсэн. Яваанда энэ үйл ажиллагааны жигдрээд эхэлсэн тохиолдолд өвчтөн гар карт гэдэг юмнаас бол аль болох татгалзнаа гэсэн. Гар карт өөрөө одоо архив хууч өвчтөй хүмүүсийн гар карт бол маш одоо том хэмжээний судар ном шиг юм том байдаг шүү дээ. Өөрөө өвчлөлийн их үндэс нь болчиход байдаг. Тэгээд дээрэс нь энэ халдвар одоо голомт ихтэй энэ үед өөрөө энэ карт бол бас л асуудалтай. Тэгээ алхмаар энийг сайжруулж ер нь яваандаа энэ гар картнаас татгалзах ийм л одоо зохион байгуулалт бид нар орж байгаа гэж хэлж байна. Тэгэхээр одоо цахим үйлчилгээ бас урагштай эрчимтэй явж байгаа юм шаардлагатай таны ярианаас. За тэгэхээр энэ үйлчилгээний санхүү зардал мөнгийг одоо Бойд яаж шийдэж байна? За нэгдүгээрт нь ерөнхийдөө бол цаг бүртгэл та бүхэн анзаарах юм бол e-клиник буюу нөгөө нэг киоск гэдэг төс машины асуудлыг түрүү үнэлээ шүү дээ. Энэ бол ерөөсөө төрийн үйл ажиллагааг хөнгөлөх гэсэн хувийн аж ахуйн нэгжүүдээр хийлгэж байгаа. Тэгэхээр гарааны ихэнд бол бид нар одоо тухайн e-клиник гэдэг компанитай гэрээ байгуулж болол эхэлж байгаа. За түүгээр үйлчлүүлж байгаа иргэд бол за 500 төгрөгөөс 1500 төгрөгийн хооронд ямар үйлчилгээ вэ гэдгээс шалтгаалуулаад мөнгөний сонголттой байгаа гэсэн. Энэ мөнгөний сонголт нь энэ төлбөр нь өөрөө
төрийн байгууллага буюу бүсийн ажиллагаа эмчилгээний төвд бол огт хамаагүй тухайн төрийн үйл ажиллагааг хөнгөлж байгаа тухайн аж ахуй нэгжрүүл энэ одоо мөнгө нь орж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр одоо киоск ажиллаад байгаа 500 төгрөг маань E-клиник рүү л орж байгаа. E-клиник гэдэг компанид орж байгаа. Тэгээд тэр нь одоо бусад одоо энэ сервисийн үйл ажиллагааг бол хөнгөлж өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр төр хувийн хвшил хамтын ажиллагаа бол энэ дээр бол харагдж байгаа. Тэгэхээр ч өөр харахгүй. Төрийн байгууллага өөрөө бүх юмуудыг ингэж зохицуулах боломж байхгүй. За баярлалаа. Сүүлийн асуулт ковидын нөхцөл байдал одоо бас харьцангуй бас наашилж байна. За энэ ковидын нөхцөл байдалтай холбоотой Орхон аймгийн бүсийн ажиллагаа эмчилгээ төв маань өөрөө ковидын дараах нөхөн сэргийг эмчилгээг хэрхэн хийж байна? Яаж зохион байгуулж байна? Тэ ковидын дараах эмчилгээг бид 3 янзаар ингэ төсөөлж байгаа. За нэгдүгээрт нь амбулаторийн хэсэг байгаа. За хоёрдугаарт нь бид нар бол нөхөн сэргээх буюу одоо бидний хэлт заншнаар бол физик эмчилгээ тийм ээ. Эмийн бус эмчилгээгээр бол энэ нөхөн сэргээх эмчилгээг бол хийе гэж байгаа. Ерөн зүгээр дэлхийд дахинаа энэ ковидын дараах одоо өвчлөлийн асуудал бол нэлээд маргаантай, нэлээд анхаарлын төвд байгаа. Үүний дагуу нийслэл Улаанбаатар хотод Япон Монголын төв бол ковидын дараах эмчилгээгөө бас нэлээд одоо толгой байгуулга болж ингэж орж байгаа. За үүний дагуу ч гэсэн бид бүхэн бас олон нутагта бол сайн жишгийг авч хэрэгжүүлж ингэж эхэлж байгаа. За эх 7 хоногоос ахуулаад ерөнхийдөө физик эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээтэй ковидын дараах эмчилгээг яаж одоо холбож, яаж зохицуулж болох вэ гэдэг төлөө одоо шийдвэрүүдийг бол их ойлгомжтой болгож байна. Энэ 7 хоног бол одоо зохион байгуулалтын шатн дээр бол ингэж явж байгаа. Тэгээд эх 7 хоногоос бол нэгдүгээрт нь амбулатороор үзүүлэх нь, хоёрдугаарт нь за 3-5 хоног, 5-7 хоногийн хугацаанд нөхөн сэргээх буюу эмийн бус эмчилгээг яаж системтэй хийж нөгөө нэг одоо хөдөлмөр чадвар алдалтыг яаж бага болгох уу, яаж одоо амьдралын идэвхийг дээшлүүлэх үү гэдэг бол эрүүл мэндийн байгууллага бидний одоо санаа зовоох нэг асуудал ингэж болчиход байна. За баярлалаа. Тэгэхээр үзэгч та бүхэнд одоо хүргэж байгаа бүсийн ажиллагаа эмчилгээний төвийн цахим үйлчлэгтэй холбоотой мэдээллийг дэлгэрэнгүй нарын эрдэнэ даргасаа ярьлаа. За тэгэхээр үзэгч та бүхэн амбулаторт байрлаж байгаа E-клиникийн киоск машинаас өөрийнхөө өвчний одоо шинжилгээ өгсөн ба шинжилгээнийхээ хариуг за мөн цаг авах үйлчлүүлэх болвол цагаан авах хэмжлэгийн үйлчлэгнүүдийг бол бүрэн авч болох юм боломжтой. За энэ нэгтээ цаг харгалзахгүйгээр тухайн өвчлөн маань өөрийнхөө хариуг ямар нэгэн одоо шинжилгээний хариуны цагт баригдахгүйгээр ирж авах гэдэг олон давуу талууд бий болсон байна. За түүнчлэн утсаар бас цагаан авч амтдаараар үзлэг онцлогоонд хамрагдах ийм боломжууд нэгж байгаа юм байна. За ингээд тодорхойлолт оролцсонд баярлалаа. За их баярлалаа.